Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Оюуны хөгжил 5 дугаар ангийн ухаан сорих бодлогууд нь дараах 4 төрлийн бодлогуудаас бүтдэг. Визуал сэтгэлгээ, логикийн бодлогууд, бүтээл сэтгэлгээ, латерал сэтгэлгээ. Визуал сэтгэлгээний бодлогууд бодож сурснаар оюухан хөгжинэ. Логикийн бодлогууд бодож сурснаар эмх зэгцтэй, зөв дараалалтай сэтгэх хүйлийг хөгжүүлдэг болно. Бүтээл сэтгэлгээний бодлого бодсноор аливааг олон хувилбартайгаар ирж хайж, бүтээлчээр сэтгэж чаддаг болно. Латерал сэтгэлгээний бодлогууд бодсноор мэдээллийг олон талаас авч үзэх, хайрцагаас гарч сэтгэх чадвартай болно. Сурах бичгийн хуудас 100, бодлого 2. 5 цэг бүхий 5 баг нь байв. Эдгээр цэгүүдээс тодорхой хэдийг нь үл тасалдах нэг шулуунаар холбож нэмэх тэмдэг зураарай. Зурж дууссаны дараа нэмэх тэмдгийн гадна талд нь 8, дотор талд нь 5 цэг үлдэх ёстойг санаарай. Хэрхэн зурснаа багшийнхаа хийсэнтэй тааруулаарай. Бодлогыг амжилттай бодсонд баяр хүргэе. Сурах бичгийн хуудас 100, бодлого 7. 3 шүдэнц хасаж 3 гурвалжин үлдээгээрэй. Шүдэнц хэрэглэн туршиж үзээрэй. Хасах шүдэнцийг зураг дээр тэмдэглээрэй. 1 шүдэнц, 2 шүдэнц, 3 шүдэнц хаслаа. Ингээд 3 гурвалжин үлдээж чадлаа. Бодлогыг амжилттай гүйцэтгэсэнд баяр хүргэе. Сурах бичгийн хуудас 101, бодлого 13. Өгөгдсөн дүрсийг 4 тэнцүү хэсэгт хуваагаарай. Өгөгдсөн дүрс нийтдээ 20 квадратаас бүтсэн байна. Иймд 20-ыг хуваах нь 4 тэнцүү 5 квадрат буюу нэг дүрс 5 квадратаас бүтсэн байх нэ. Ингээд 4 тэнцүү хэсэгт хуваасан хуваалтыг харцгаая. Бодлогыг амжилттай гүйцэтгэсэнд баяр хүргэе. Сурах бичгийн хуудас 102, бодлого 17. Шүдэн зээр ямар тоонуудыг дүрсэлсэн байна вэ? Учрыг тайлбарлаарай. Мэдлээ. 83 гэсэн тоог хооронд нь зайгүйгээр дүрсэлсэн байна шүү дээ. Мөн 69 гэсэн тоог хооронд нь зайгүйгээр дүрслэн бичиж болох нэ. Бодлогыг амжилттай гүйцэтгэсэнд баярлалаа.